Монголын хамгийн анхны пранк шоуг үзэхэд та бэлэн үү? Хэрвээ бэлэн бол нэвтрүүлгээ эхлүүлцгээе. Самбайцгааны үзэгчдээ ингээд пранк шоу эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн маань дугаар зочин панелистаар мөрөн маань хүрэлцэн ирлээ. Баярлаа. Баярлаа. Өстөө нэгсээр байгаа л ирлээ дээ. За тэгээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Тафит групп байгаа. Тэгэл яах гоё юм байлаа. Гоён цай байгаа. За өнөөдрийн дугаарт хэн орно гэж бодож байна? Нэвтрүүлэг үзэж байгаа. Хин ч үсэ яах вэ? Хүний модуртай. Манай хүний модуртай мөрөн ирсэн байгаа. Яна. За өнөөдрийн маань дугаарт манай жүжигчин Бэги маань оролцсон байгаа. Ингээ бүгдээрээ Бэгигээ хүлээн авна уу? Yo. Соно. Самано. Франк шоуны урилгыг аван хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Ойрын сонирх чи юу байна да? Ойр 50 байна дөө. За Emots Production 100-ны цэцэг гэж жүжигээ тоглож байгаа. Жүжигэндээ яваад л бусдаар 50 сайхан байна дөө. Таны урд 3 хайрцаг байгаа. Хайрцаг тус бүр 5 сая, 10 сая төгрөгийн бооцоо байх ба үлдсэн ганц хайрцаг нь хоосон юм. Гэхдээ хайрцаг болгон өөр гэсэн даалгавартай. Та аль нэгийг сонгосон бооцооныхоо төлөө тухайн даалгаврыг биелүүлэх юм. Та бэлэн үү? Ойлгомжтой билээ. За. Ер нь их азгүй штэ. Тэгэд хоосонгийн сонгочих магадгүй шүү. Гэтэ бас энэ оролцож байгаа хүмүүс маань бас айгүй яндаатай. Байн 10 саяыг сонгоод байгаа шүү те. Үнэхээр яаж байгаа юм бэ та нар нэрээ? Миний мөн настаахыг. Хэцүү байгаа шүү дээ. Ишээ. За энийг сонгоно. Мөнгө унаач. Олж ин 10 саяыг унгаж чадлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Taфит групп болон Hello Beauty салон мөн альтернатив имлэг дээрээс нь Eden компани байгаа. Хөтгчийн хувцсыг мэдээж Berry. Тэр даалгавар нөө те. Үүж ганцхан л үг шүү дээ. Гоё гэдэг үг байна. Гоё. Би ямар харагч гэхэд л гоё харагч л гэж шүү дээ ер нь бол. Энэ тэглгүй яадаг юм бэ? Чи ч угаасаа гоё залуу шүү. Баярлалаа. За үздэгээ хийлээ. За баярлалаа. Даалгавар 1. Та хүссэн нэг хүнээс сонгон Франк даалгаврыг биелүүлнэ. Даалгавар 2. Тухайн сонгосон хүнээрээ тогтоом дотор байх үгийг 10 удаа хэлүүлнэ. Та итгэлтэй байна уу? Өө итгэлтэй байна уу? За окей ойлгомжтой те. За би даалгавар амжилттай биелүүлж чадах юм бол 10 сая төгрөг авах гээд байна шүү дээ те. Гоё гэдэг үгчтэй ямар хэцүү юм бэ? За окей ямар ч ойлгомжтой. Франк дэх хүнээрээ хэнийг сонгох вэ? Хэнийг сонгох вэ гэж юу? За гэж. Хамтлагийнхнаасаа сонгоно л доо. Баатрах байх байвал. Зас. Хөрх юм ахыгаа зовоогоод яах вэ? Юу вэ дөө? Тэмках. Бас хитрхи ууртай, тэ уулчих бах. За нэг арай ойрхон юм гэж бодоод хамтлагийнхаа алтан гэрэл буюу Агийг сонгоноо. Танд амжилт хүсье. Баярлаа. Бохоо өшөөг. За Бэгд амжилт хүсье. Манай Бэгч нэрээ пранкт айгу Сайн. нэлэгтэй шүү. Сайн. Ер нь бол пранктаар байдаг шүү. Баатар гахыг бол Сайн. нэлээд сурцтай. Сайн явах хаа. Энэ дугаар гоё дугаар болох хаа. За ямар ч Агийг ингээд
одоо франктагч байна. За би бол одоо ингээд энэ хорон төлөвлөгөөний нэгэн эдис болж байна. Энэ күүтгэд дуучин өөрөө нэг хит болоогүй байхгүй юу? Энд тэнд болохоор хүмүүс мэддэг байхгүй юу? Тэгээд Агийг үе энэ бол одоо нөгөө төрсөн өдрийн эзэн нь бол бит хоёроо одоо үнэнч фанат байна. Энэ хүмүүс одоо өв залгамжлагчийн хэмжээлшгүй их хөрөнгөний эзэн юм аа. Тэр тийм их хэмжээний ингээд мөнгө өгөх юм байна. Тэгээд чи хүрээ дээрээ чи. Тэгээ хоёлаа ингээ гэсэн чи цаачаа уухаандаас наашаа ирж байгаа. Тэгээд цаадах чинь болохоор юу байж байгаа. 90 гутал нөө бартер гэдэг нь хэлхий. Тэгээд юуны бартерыг бөө бид Аги одоо хэр хүлээж авах Аги чи өөрөө ер нь их тийм тайван тийм хүн штэ. Би байсан бол ингээ шатаад бөө юм болох байсан байх л та. Аги бол өөрөө юм номын тайван хүн болохоор бас харьцангуй гайгүй байх болов жоохон шок цааш ичгээр ингээ улаагаад тэнэг болдог байхгүй. Тэгэл яг тиймэрхүү дүр зургийн нүдэнд харагдал байна да. Чамтай хамт байх юу гэдэг вэ андаа гэж гоё гэдэг. Тэгж хэлүүлэндээ хэр урагтаа цаа чи юм гоё гэж хэлэхгүй шүү дээ. За ямар ч сан тэг өгшөө Франк шоу тэгээд зүгээр ойлгоорой. Ойлгохгүйсэн чи яах вэ? Яг явцсан уу за ахаар Ай ороод ирчлээ нэгдүгээр камер байтаарай. Ваш. Оо е. Сайн уу? Ваш гэжсэн чи чөтгөр дурсгаар хичээг ороод ирлээ шүү дээ. Энэ мөн үү? Юу? Арга хэмжээ хүн чиг чага таньж гэнэ үү? Black box харирд нэгчин ш. Таньхгүй амсуул та юу байна мэдүү? Юу вэ? Та бэг хэлсэн юм уу? Гү энт орж ирэх шүү дээ. Ингээс чад гарна гэсэн. Дуулах ч юм уу? Чи юу? Бэг хэлсэн дуулж байгаа. Амка хэлсэн аа. Амка энд ирсэн юм. Гү сүнхэн орж ирэх шүү. За тий өөр юу вэ? Ямар сонир юм бэ? Сургууль монгол өснөөс хойш юу таараг байхаа тий? Тэ өөр сэн сайхан. Намт яваа. Юу аялуулад байна? Ваш энэ гэл аялуулад байна нөгөө. Дуулчаад байна гарын. Чи ваш эсвэл энд болох юм. Ваш чи миний дуу биш. Тийш тармарч. Өдөрт дуулал яг хоёлаа ард мард нь гараад камера ваш энэ гэл орчлохгүй юм шүү. Нэрэд болох ч юм уу? Сайн л тий. За. Өөр Багтай юм. Амка хайцсан. гаригуу орж ирээгүй гэдэг чинь юу вэ? Энд би нөө хаангаар хацрыг ингэсэн. Уурч юм хаа. Эртэж тойн орцсон л байсан шүү. Юу вэ? Алаа. Намтанда. Сайн уу? Юу нэгч. Чээс хэлж байгаа. Тийм би хүртэл. Жага муу ч одоо нэг энэ бас танихгүйсэн шүү. Тэгвэл одоо эхлэх юм шиг. Одоо нэг 30 минутын дараа эхэлчихнэ. Би арай мартаад идэх болчих. Мөнгө мэдж байгаа сте. Ойр дуулах гэж сте. Сүүл хизээд. Хоёр яг нэрэд болох юм. Дуулуулмааргүй байгаа юм. Дуул гэлдэгсэн биш үү? Чи идэхтэй энд юу гэж? Юу зүгтэй хөтлөн гээд дуудаас тээ. Би чамаагүй. Тийм. Хизээ хэлсэн би чинь? Өчтөр залгаад лээс. Өчтөр. Тийш тий. Яа. Их ч бүр арай ингээ алдаад идэх. Би хаагаах их жоохон урагшаа суулгач. Минийс жоохон урагшаас. Тэгэд юу ачих вэ? Чи нэрээ найруулагч. Хичээх гоё хараад өчөж монолог. Юу? Аги хараад өчч юм. Эцэн голоор найраа surprise гэд монолог унших гэдэг байгаа байхгүй юу? Монолог. Тийм. Энэ ямар арга? Өөртөө төрсөн үсттэй. Юу монолог? сонирхол нь хүнийхэн сонирхол нь л монолог сонс тийм байлгүй. Батлаараа монологгүй хэлээ. Тэг байж л да хүн яг монологонд орох гэдэг чинь салгаа хийчих юм. Энийг харчих, энийг харчих тийм. Салгаа хийчих гэдэг юм бэ? Салгаа хийчих Энийг сонсочлаа гэдэг шүү. Уг нь өөрөө пранктад байгаа юм дээ. Яг жүжигчээ ивэгтэй. Жүжигчээ битээгээ хараад өөрөө бас
Нар эсэн хаврын налгархан өдөр ээрэм талд цас алидийн хайлж За их ч нөөрөө ер нь явчихна. Яа. За. Наатаа унших юм уу? Уншин штэ уншлгүй яа гэм бэ. Энд чи гол нь би яг surprise гэж гарч ирээ яг. Би тэр дуулаад өөр араас нь урах гэж заавал. Бага харин хэлээд штэ тоор гараад тэгээд мэнчлээ дэмний голын surprise гараад монлог гараад тэгээд энэ нөгөө нэг хүлээ авална бла бла. За тоор тэнд хамаагүй штэ тоор хамаагүй. Тоор дуулчаал боллоо. За би өөр нэг тийм заваа таахгүй. Эсвэл юу яачих болно штэ. Агийн бас шүлгэмлэг уншд юм чинь. Нэг хүмүүс ирснийг. Үчи хаалтын нийтвчсэн. За болоо штэ шүлэг уншдаг чи. Би ямар хизээ уншсан. Та эсвэл хаа нээлтэн дээр шүлэг яагаад юм шүү. Нээлтэн дээр болох юм. Юусэн чи хөтөж байгаа үстэй би надад би яах гэдэг. Би дуулаад гарах хэрэгцээ. Чи хамка бодох юм бол арай илүү хүчтэй штэ. Арай нэг гайгүй. Алаараа дуулчаад гарах хэрэгцээ. Хүш Тэр ч тийм л. ингээ хараадсан чи хөөе. Үе үеэрээ цугларсан юм шүү дээ. Ингээ доо дид. Тэр чи би одоо хамгийн хүчний болчихж байгаа юм уу? Тэ. За юу хатгай. Би нэг нөгөө нэг усуудтай нэг яриад байгаа зав ирж гин үү яаж гин үү гэ. За боловсоо. Үй ундаа авах уу? Тэгэл та. Хүмүүс нэг цонхоо. Одоо ирж байгаа гэсэн чинь. За ууж за би гэс уцаар хаштах. Зүгээр үү? Наа чи юм болцсон гэсэн. Гэдэг ч бас уу. Ийм орон гар болцсон гэсэн. Юу болцсон? Чи энийг таниад байгаа юм уу? Харчихсан. Юу л яар. Наа чи нахаа юу болцсон гэсэн. Өмнө ч гэсэн нэг юм дуудсахгүй. Гэтэ чи энийг чи өөрөө ч зөвхөн боож боостой. Би өөрөө хийж. Тэ юу вэ? Монлаа юмсаа. Тийм үү. Би өөрөө Дөрөвдөр левел явж байгаа шүү. түр дэмжил за ойлголоо тия ингээ гээл байж ахгүй бол цагаан сараар ирж байгаа. Би хаашлаа би наа чи шүлэг намайг шүлэг биш гэх би тэгье гэдэг юм. Малаараа таач. Шийдэгтэй хантаад тэр ганц шүлэг явуулчихад яа тийм. Тэгээ гэдэг. Тэгээ найруулагч ядж хахад шал хөндлөнгийн замч яваад те бэги драп гэдэг бэги сая ярьжсэн шууд шүлэг үнсэлсэн байдаг. Юм дээр яа таам бэ? Гэж чамаагаад ингээд танаа нэг газар ирээд нэг хоёул хамтаа хөтлөдгийг хичээл ийм бүрхүү байдаг бол гайхаал авах те. Пранк гэж бол одоо ойлгохоор бүх камерууд бол нууцгаа те. Хэцүү л дээ яг ингээд яг атмосферт орчоод байгаа юм. Тэгээд ойлгосноо одоо ирж байгаа гэж чинь заяа. Тэгээ юу бүгдээрээ штэ тэ амьд хөгжмөөр явна заяа. Бүх юм амьд хөгжмөөр явна. Тойрч гэсэн амьд хөгжмөөр явна шүү заяа. Ямар ч асуудал байхгүй. Гой мэрэгчлээ усууд ирээл гоё яа. Тэр дууг тэгээд 8 хөгжим чинь тэгээд Ам дээр боломжгүй шүү дээ. Боломжтой би боломжтой болго бүх зохицуултыг хийцэн. Тэр хүмүүс чинь тэгээд энэ юм уу бид нар шууд явна уу? Шууд явна. Мэрэгчлийн усууд ойлгож байна уу? хит дуу мó биш штэ тэгээд яаж тоглох юм тэрийн дуу. тэр мэдэхгүй шүү дээ тоглож. Би мэдүүлнэ. За тэр яг юу бас Биш штэ гэж хөөрхи. Дууга хийцтэй ааги би мөрт мэдчих чинь те. Тэгээ дансарч юм бас мөнгө ийцэн. Энэ нөө Аги Бартер гэсэн штэ. Энэ нөө Аги Бартер гэсэн штэ. Энэ нөө Аги Бартер гэсэн штэ. お前はもう死んでいる。何？ Бас юу Бартер. Чи Бартера. Энэ хоёр бүгд Яах нүвтэй. яасыг тэсчинэ ааги минь ёо. Уцаа оролдож айгүй гингүү суучстай ингэж харснаа би яхаараа бартер үед. Бартераар л явна штэ. Одоо өөр санхүү махуу байхгүй бүх юм зохицуултыг хийцэн. би бартер. Гэхдээ би бигэд хэлсэн штэ. Бартер гэд. Чи хэлэг юм уу? Хэлээгүй штэ. Хүш. Тэг энэ чинь Одоо чинь би бартер нь юу вэ? энэ 50,000 төгрөгөөр энэ дүүжлүүлэх гэсэн шүү дээ. Тий манайхаа нэг 50,000 төгрөгөөр үйлчлүүлэх хэрэг байгаа штэ. Тэгэл бартер штэ. Би энэ дугасаа яриад хэлсэн штэ. Тэгээд мөнгө төгрөг Гэртээ. Хаач би 50,000 гэж дууж байгаа. Яса голоод байгаа юм уу? Хичин төгөлөө ундаа нэмээд өгч л доо энийг дахиад. Тэгвэл дахиад ийм бакал ч юм уу өгч штэ хичин. Тэ манай нойлог үнгөө ашиглаад байж бас таа. Ой наач амар. Би бас ашиглана. Гүгөө чи мөнгөө авсан штэ. Тэгэхээр би бартер хүнтэй л яриад. За юу ч орж ирж байгаа юм шиг байна. Орж ирж байгаа юм шиг. Би сая орж ирэхдээ тохиорог гэлцээ. Хөш. Би энэ жоо хууддаг яах вэ?
Өөдөд байна. Таагуур юу ач юм жоо инэлгүй. Бэга чүү гэ 3 удаа хэлээ. Чү. За юу ач. Йоо, найрдаг яас Яг цагид олж сой би гэж ямар дуулууртай юу гэдэм те. шууд хийж Чүү. Тэр өрөөлөө тайд орчих. Би харилаа. Яла. Зүнхэ атах. Чүү. Оо юу нэг мартсан штэ. Чүү гэдэг чи одоо би мартсан штэ. За юу гараа гэж. Гараа гэж. Йоо тий. Нийлүүл хийчтэй ч та. Яа халуун байгаад юм яа да. За. Аз борда могоо. то чорго. За би зөвхөн байгуулж явж байлаа. Дуулах хайдгүй юу? Чи монитор авсан юм уу? Монитор одоо энийг зүгээс сонсон шүү дээ. Аяас наач яхаа баг гайгүй баха. Та шууд Би л зүгч болохгүй. Монитор зүйлс юм уу? Би бол сая монитор гэдэг тэгэнгүүт шууд гинт бодохоор юм байна. Тэсээ монитор амьд хөгжмөөр би зүгт болох юм уу гэж хэлж байна. Сая л яг. Гэхдээ Яг баригдах чинь шүү. Бэги ах нөгөө нэг пранкт жаа хүнний нүжиж уг нь ингээд нийлээд ингээ гоё давмгаалаад явах гэж бодсон чи сая энэ жүжигчийн эмхтэйгийн яг дамгаалт л ер нь явчлаа. Тэглээ яг нэг оролцохгүй ингээл чимээгүй ингээл хараад чүү муу тэгэл явчлаа. Санийхтэй гоё гараа уустай. Энэ их чиггүйс ингэж Энд нэр монлог гүйцтэй. гүү энэ их чи ингэж дэмжихгүй бол наач жоохон юм орон гарan болсон баг. Амар эвгүй ш. Би яачих юм уу гараад юм хомын зөвцүүд. Тэгэхээр чи гадгаа өөрөө бүтэн баацсан. Тэгэхгүй цааш самар голорч ороо самраа чинь. Тэг ихэнд нэг ялс битээ дуулжал тэгэл. Тэр юу юм яах юм? Нэр юу гэдэг. Тэр cover-ын яах юм? Мэдхгүй одоо тэгэл. Корн тэгэл доорт дуулал. Тимстэй. За окей. Үлдээ болохоор ороод ирсэн. Амар ч яасан ч болол. Гэхдээ тэгэл урдуур галс дуулчаал гараад ядгүй. Энэ удаан суугаад чи яах тий. Хүмүүс нь ирж байгаа юм л гол. Дэрж байгаа хаа. Чи яг өөрөө бичээ бүтэн яахгүй лаач голорч ороо самраач. Санийхтэй гоё гараа уустай. Хавт би бүрээ дагаа мэдрэл муутай шиг болж. Мэн тэгээ анх яагаад бас юу санагцсан. Тархины судсан тагларцсан юм хаашаа. Мэдрэлийн судснууд нь орооцолсон. Мэдрэлийн судснууд нь орооцолтой сүлжилтэд дайгэрсэн. Тэр уус өөрөө орж гарч ирэл өөр хүн болж гарч. Чики. Чи намайг юу гэж боддог вэ? Чи наа юу гэж боддог вэ? Намайг юу гэж боддог вэ? Яа ч байгаа юм чи юм те. Анхны харцаар намайг хараад юу гэж бодсон бэ? Тэгвэл анхны харцаар намайг хараад юу гэж бодсон бэ? Юу юм бэ? Харцаараа дурлах. Хөөхөн борлог. Хөөхөн борлог. Энэ ямар эвгүй юм бэ те? Хөөхөн борлог. Яац юм бэ та нар чи яагаад байгаа юм? Яаси. Гоё. Гоё. Юу юм бэ? Гоёроо уустай чарт. Гоё. Цэнгэр гоё л шүү. Гоё уус. Ууш цэнгэр. Хоёулаа ингэ нэг гоё. Кино үйл бас гоё сте. Гоё шүү. Хүмүүс хийн шүү дээ. Гоё юм хийч бас гоё шүү те. Тэр гоё юм их бол. Хүмүүс ч бас юм ялгадаг болчихлоо шүү дээ. Ер нь хүмүүс гоё юм үзээд гоё мэдрэмж авал гоё л өстэй те. Гоё шүү. Гоё юм үзчихэл гоё мэдрэмж авсан.
Гэхдээ энэ газар нь аюу гоё газар басна. Надад ч гоё газар. Энд чинь бильярд зөндөө юм байдаг л. Үйл ажиллагаа мэлтэй. Аюу гоё. ээж. Сайн бүр пульсийн 110 хэд талцсан шүү. Сайн бүр сандраад өмнөөс нь бүр ийм хүний өмнөөс чинь хамаагүй юм ярьж болох ч юм уу. Чи миний хамгийн сайн найз. Чи миний хамгийн сайн найз шүү. Шанас яагаад байгаа чи шиг л. Юу болоод байгаа юм бэ өө. Яасан бэ? Гоё үстэй андаа. Мань гоё үстэй. Чи яагаад гоё гэдэг юм. Зүгээр л гоё найзтай болохоор гоё гэж штэ. Бүх юм өндөр бүх юм гоё байна. Хайртай шүү. Юу юун дээр дуудчих та таатчих. Мань өөрөө ч гайхал гэж л. За одоо тэгэл 5 цаас нь. За гараал гоё дуулж идэх үү. Чи нэг гоё втер дуулаарай та. Чи амин төвчмөд дуулна гэж. Аим төвчм зүгээрээ дагаал авчих штэ. Яах вэ? Гайгүй дуулж штэ. Мань бол тэрний итгэлтэй нөө асуудалгүй штэ. Манай бямсагч маань өнөөдөр татнасны Гоё гэж ундаа өгч чи гоё гэж таа. хайртай найзуудтайгаа хамт энэ Юу н гоё үстэй. Гоё шүү дээ. өдрийн хамтдаа бямсагч төрсөн өдрийн гар хоёрын хүргэдгөө. Наад цаг чинь хүүс үжиддэг те. Чин ус гоё л бах та. Одоо л өгч. Тэгвэл харсан чи 110. Тэгээд өнөөдрийн бидний арга хэмжээ дуутай мөрөж Шууд сандрах монголоо. сайхан арга хэмжээ болсон шүү. Тэгээд та бүхнийхээ өмнө хамгийн анхны уран бүтээлчээ зарлахад бэлэн болсон байна. Тэгээд хамгийн анхны уран бүтээлч би дуулын шоуны шилдэг оролцогч Алтан хүү. За сарцароо. За ингээд бямсан гихчтэй төрсөн өдрийн гал алуу баярын мэндийг дахин хүргээд энэ хүү сайхан дугаараа cute гэдэг дугаараа сайхан бэлэг өрхөөр би хүрэлцэн ирлээ гэ та бүхтэй зориулаад cute. За бүгдээрээ тэгээ сайхан лагаж бүжиглээрээ. За бүгдээрээ сайхан гараа гэдэг үгүй. Эхэлчихэж байгаа юм шүү. Бямсагч та хөрх шүү. Дуу яваад шүү дээ. Чи үнхээр хөрх юм аа. Чи үнхээр хөрх юм аа. Шууд зарлахгүй хөргөж аян тавьч болт юм. Харин тийм. Бүүн явчлаа шүү дээ. Яаж ам бол. Чи үнхээр хөрх юм аа. Чи үнхээр хөрх юм аа. Орныг амар авьяастай. Чигэд өвчтэй гараад ирсэн. Яа юу юм бэ? Над руу хараад их байж. Өглөөдөө дуул. За уучлаарай бас амьдрах гэж л ядчих байгаа шүү. За ингээд жигэнд дуучтайгаа тайзан дээр өрсөн дээр баха. Уучлаарай. За ер нь альва арга хэмжээнд ч гэсэн юм болдог байхгүй. Чи манай энэ чи cover дуу чи яг өөрийн болгож дуулж байгаа. Тэгээ яг саяныхаа уран дууны эцдийг нь би бас тайзан дээр өрнж гаргаж хэрэгжсэн боловч манай уран бүтээлчд манаас өөрсдөө гараад ирсэн байна. Тэгээд манай бямсан ихчд бас хамгийн үзэг дуртай уран бүтээлчтэй шүүгээд найз хорлоо ихчийнхэн зүгээс энэхүү хоёр уран бүтээлчийг дуудсан юм аа. Тэгээд та бүхний өмнө Emotes Production-ы жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Тэмүүжин төвшин төр нартай хамт ажилладаг найруулагч, жүжигчин, дуучин, яруу найрагч. お前はもう死んでいる。何? Алтан гэрэл Бямко хоёроо орж байна. Нэг 2 3 сонсогч нар манайхаа 1 2 3 сонсогч нар сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг айлтгах мэдчихэж байна. Би бол яруу найрагч биш байгаа. Тий, манай Агийн яруу найрагч.
Тий. Тэ одоо сайхан эдэн гайхалтай эдэн мөртүүдээр эхлэх баха манай Аги байна. Тэгэх бах тэ. Мөртүүдээр эхлэх баха. Миний өгшин нэг жоо монголчуу ая тань. Хэцүү шүү дээ. Хэцүү. Яг олон хүний өмнө инфлюенсац гаргаж чадна гэдэг бол бас үнээр нэг тайзаа хөндлөн олон хүний өмнө хэрүүл урал хийгээд ээж болохгүй аюултай л да. Тэгээд саяны нөхцөлд бол шууд тайзан дээр хэрэлдээд байх хэцүү тийм. Би бол хувьдаа боддоо ш манай хошуурлын жүжигчд бол инфлюенсац хамгийн сайтай гэж би бол боддог байхгүй. За харцгаая. Амар байдалд ямар ч байсан Агийг маань аваачаа хийчлээ. Аяора. Дуулаач. Сонсё яадаг. Шиун хэр хөрхөн юмаа. Шиун хэр хөрхөн юмаа. Шиун хэр хөрхөн юмаа. Хадрун хэр хөрхөн юмаа. Ямар гоёна. Оо За бажаараа. Дөнгөж сая манай төрсөн өдрийн эзэн Бямсан эгч манаас нэг миний үзэх дуртай гайхалтай уран бүтээлч нар энэ ч ирсэн байна гэдэг өөрийнхөө зүгээс нэг бяцхан гарын бэлэг бэлдсэн юм байна. Тэгээд арай хөгшин харагддгаар нь тэр Агийг нь аваач өгчих гинэ. Тэгээд Бямсан эгчийн бас сэтгэлээ хэдүүлээ сонсъё төхөө. Дуртай уран бүтээлчд нь ирсэн байна гэж ямар санагдаж байна танд? Баярлалаа хайртай шүү. Нэг дуртай намайг ирсэн байна. Хартай уран бүтээлчтэй ирсэн бай шүү гэж хэлж байна. Тэгээд арай хөгшин царайтайгаа тэр Агийг нь өгчих гэсэн тэгч. За тэгээд Аг яхах гардуулээ. Шууд задлуулчаараа гэдгсэн. Тэгээд бүгдээрээ задлаарай. Дэмжээгээр манайхаа задлаарай. Тийм ээ. Инoo Фрэнк Шоута. Шүдэг моdig уушиг. Гараад явчтыг бид одоо багхгүй ирээд дуулчаад харандаа гэж бодоод ирээ. Юу ямар шууд ингэж хаагдчих. Чод мөрөөр зурсан. Ямар шиг ууштай ёо. Та уушиг тас хоолой ботоцтой. Одоо би шүлгээ уушчих уу? Одоо шүлгээ уушчих. Одоо шүлгээ манайхан уушмаар байна. Ямар чамаагүй Монгол ай тоглоод. Яа. Одоо уушиг амлсан юм ч одоо уушаас өөр арга байхгүй. Энэ дайсаж байгаа юу? Давхар шоог гэж. Гаагаад чи. Гой нэг гой ихлүүлээл тэгэл манайхаа яг мэдэндээ. За хуур явлаа. Гүний сүүл хөлдөн дөрөв оруулсан намрын тэр орой. Гэл хар Бямсан нэгчийнхээ хөрмийг олны сэлхнээс дууллаа. Яа. За нэг иймэрхүү. Бодоод яа. За баярыг. Бүрөө орооцоо. Баярлалаа манайгаа ч баярлалаа. Баярлалаа. Давхар шоокнд л орлоо. Дуулчаал гарах юм баг гэсэн чинь. Чи тэг юу амар гарч байгаа. Яг үнийг хэлэхэд шок нэр. Манч ч өөрөө бас давхар шоокнд орж ийн.
Амар мороо. Дэш нэг гол салганаа. Шууд мороо гарч ирчихсэн таа гайхсан тийм. Андороо гараад ир. Гайхсан. Гайхмаар юм их байлаа. За өнөөдөр бол сонио өдөр байна. Орж гарсан хүмүүстэй одоо сүүлдээ бүрийг өөрөө орж гараад байна. Яг юу болоод байгаа ямар сонио юм бэ гэж байж дахиад бүр бэг чааж байгаас бүр тэнэг үйлдэл гаргаал. Нар эсэн хаврын налгархан өдөр ээрэм талд цас алидийн хайлж За их ч нөөрөө юу явчихна. За За тэгээд бол одоо ингээд найзаараа ингээд тоглох бас сайхан юм уу? Надад бол айгүй сайхан байна. Сэтгэл кайфтай байна. Манай хүмүүс маань өөрөө ингээд аагийнгаар ер нь би одоо ингээд бодоод тахаар тоглож байгаагүй юм байна. Ер нь бол нөө хамтлагийнхнаараа бүгднгээр нь ингээд янз янз болоод тоглолдог гэсэн чинь аагийнхаараа ер нь нөх айгүй тоглоол энэ төрөө болоод ингэж байгаагүй юм байна. Тэгээ бас ингээд царийг нарсан чинь бас үнэхээр тэнэг харагдсан юм байна. тэгээ дансарч юм байсан мөнгө ийцэн. Энэ аагийн бартер гэсэн шүү дээ. Энэ аагийн бартер гэсэн шүү дээ. Нөө ямар хүмүүс орж ирснийг мэдээгүй тэгэл нээжсэн чинь гинт битэрийн дуу яваал гараад ирсэн чинь баахан дээл мэлтэй настай хүмүүс суудсан. Тэгэл настай хүний төрсөн өдөр бямпцын гинөө хин амкач нэг нэр халтмуулт хэлээл тэгэл ёо тэдрийг хараад шок. Тэгээд та бүхний өмнө Эмоц продакшны жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтсан Тэмүүжин Төвшин Түр нартай хамт ажилладаг найруулагч, жүжигчин, дуучин, яруу найрагч Алтан гэрэл Бямко хоёроо урьж байна. Тэр юмыг хүлээж авч байгаа шокерч байгаа энэ тэрийн надад л хэвээр айгүй кайфтай байлаа. Би бас тэгээ өөр давхар бас шоконд орох юм аа. Та хэд бас надад нэг нарийн ширээ юмнуудыг яриаг болохоо би бас өөрөө гайхаад юу вэ гэж бодсон. Гайхаад сая морин уур энэ төр одоо яаж байгаа юм бэ те? Шиүнхээр хөргөн юм аа. Шиүнхээр хөргөн юм аа. Шиүнхээр хөргөн юм аа. Хадрунхээр хөргөн юм аа. Ямар байна? Уучлаарай. Тэгээ найзсаа. Тэгээд зүгээр иттэй манай хүн тэгээд баг өөрт нь баг хөвчлөлтэй байх уу. За уучлаарай. Тэнчаараа ёо. Ингэж бодоогүй шүү. Энэ цаанаас надад даалгавар өгсөн. Надад бол өнөөдөр бол гэхдээ айгүй кайфтай өдөр байлаа гэж шүү. Надад бол шоктой өдөр байлаа. Өнөөдөр миний хувьд бол аз жаргалтай сайхан өдөр байна. Би үнэхээр баяртай байна. Одоо тэгтээ бас нэг зүрхний салгалаа арилаагүй шүү дээ. За зүгээр үстэй. Зүгээр тий. Гарнаа тэгтээ дараа таарна тий. Яа хайр. Тоглолтын дээр чиний нэг гуталгийн даалга болох уу? Яа чист боогоо шүү. Фо моч гацгүй. Яа. Би л биш шүү. Ингээд амкамаа гарын мэгээ гадаа. Баярлаа. Уучлаарай. Чи бол тийм хамтарч ажилласан Эдвин компани гарын бэлэг хайлаа бүтээ салааны 500 мянган төгрөгийн үйлчлүүлэг. жүжиг дээр Амкач бас гайгүй бол үсэн чи бүр юмтай юм ба шүү дээ. За баярлаа. Аз бурда могоо. За үнэхээр мундаг гоё байлаа нэрээ. За агийн Бэгэ хоёртаа маш их баярлалаа. Гоё дугаар болсон байна. За тэгээ манай нэвтрүүлгийн багийнхан маань ч гэсэн маш гайхалтай ажилласан байна Тийм ээ. За ер нь яг ийм байдалд орвол мөрөн ер нь яахаар юм бэ? Хэцүү. Тэгэд би бас саяхан нэг дууны шоунд ордог хгүй урилга аваад. За тэгээд ингээд царайдс ингээд гарахгүй тэгсэн мөртлөө ингээд дуулж байгаа хгүй би. Бэлдэж байгаа л очивол за дуулт явчихсан амар дуулна гэсэн чи яг цаг хөдлөхөр бүр ингээд нөгөөнийг жүжигчин байна уу те тайзан дээр гараад сурцсан байна уу камерын өмнө сурцсан байна юу ерөөсөө хамаагүй юм л. Яг юм цагийн тулахаар өстө би бүр сандраад ингээд жижигнээд хоолой жижигнээ солгоороод бүр анигаа олсон. Тийм үү? Тэ. Тэр өстө анигаа олсон. Ер нь яг тэрнтэй адилхан баг. Ер нь яг ийм тооцоолоогүй юм гинт тайз майзан дээр дуул гэж гаргаж маргаал эсвэл шүлэг юм шиг байвал бүр паниктал бүр явж өгөх баг. За ямар ч үсэн энийг амжилтад авсан.
Агида баярлаа. За тэгээд Аги Бэгэ хоёртоо урлагийн өндөр амжилтыг хүсье. За, манай нэвтрүүлэгтэй хамтарч ажиллаж байгаа Vitafit Group, Hello Beauty салон, альтернатив эмнэлэг болон Eden компани маань хамтарч байна. За, хөтлөгчийн хувцсыг Бэрийн дэлгүүр маань хамтарч ажилласан байна. Баярлалаа. Дараагийн дугаар уулзалтаа баяртай. Баяртай энэ пранк шоу байлаа.